За hi guys. Тэгэхээр мань болохоор өнөөдөр юу яах гэж байна? Осака орж байгаа. Осака Кёто орж үзэж байгаа. Тэгээд одоо би яг энэ цаг 10 болж байна. 15-аас ерөнхийдөө юунд суух гэж автобусанд суугаад шөнийн оройн автобусанд суугаад тэгээд автобустайгаа шууд өглөө үүрээр ерөнхийдөө Осакад буу. За тэгээд хамтдаа Осака Кёто очиж үзье guys. За нэг очих ер нь төгчл байна. Одоо нэг цаг 30 минутын дараа яваад очих юм байна. Нэлээ өрхөгдөөл авах шиг байна. Өглөө одоо өөрийн 4 өнгөчтэй ийм автобус явж байна. За Осакад ирсэн. Автобустаас яг буугаад байж байна. За тэгээд ерөнхийдөө болоод ирчлээ. Энэ буусан газар энэ автобуснаас буугаад нэг юм одоо хаач. За одоо ямар ч гэсэн нэг Osaka Castle гэдэг байгаа тийшээ шууд очиж үзтээ юм санаатай байна. Одоо энд бол цаг 6 өнгөрч байна. Юу ингээд сахал орох чинь. За Осакад ирсэн. Тэгтээ бас сэтгэл гоё ханаа бас шинэ газар орж ирж байгаа болохоор тэгээд яаж ирсэн бэ гэхээр ер нь бол заяа Осакад ирэхийн тулд нэг 2-3 арга байх шиг байгаа. Тэгээд нэг нь болохоор чи метроор шууд явж болно. Метроор явах юм бол нэлээд хурдан. За нэг 3 цаг 30 минутын явна заяа метроор айгу хурдан хүрээд ирдэг. Гэтэ үнэ нь болохоор 15-6 мянга. Тэгэхээр чи 15-6 мянга гэхээр чи бас нэлээд хөрх үнэтэй. Хэдий юм бараг 400 мянган төгрөг өөр заяа. Эсвэл арай хямд зардлаар явъя гэх юм бол одоо яг минийх шиг ингээ автобусаар шууд хүрээд ирж болно. Автобус нь болохоор шөнийн автобус гэж байгаа. Орой 10-аас суугаад тэгээ ингээ наачиг яг одоо ингээд өглөө үүрээр 6 мургаад хүрээд ирж байгаа байхгүй. Энэ нь болохоор үнэ нь болохоор хэд вэ гэхээр нэг 2-3 мянга дунджаар заяа нэг 2-3 мянган йентэй. Тэгэхээр бас нэлийн зөрөгтэй бас 2-3 мянган йен гэдэг чинь нэг 50-60 мянган төгрөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бас нэлийн үнийн зөрөгтэй байгаа. Тэгэхээр та нар бас яг хэмд ирэх гэж бодсон бол ингэж автобусаар ирж болох нь байна. За тэгээд мөнгөтэй тэгээд хурдан за шууд очноо шууд юу яачаа гэх юм бол метрогоор шууд хурдны галт хэрэгээр шууд хүрээд ирж болно. За тэгээд өнөөдөр хэдүүлээ хамтдаа Осакагаар явцгаая. За Osaka Castle дээр ирж байна. За арай ирэг байна. Ер нь явж байна. За тэгээд намайг ирсэн биш яг одоо бороо орж таарж байна л да. Бороо орж байна. Энд бол тийм тэгээд одоо хувьтай хүн хувь бороонаар гэдэг шүү дээ. За тэгээд хувьтай хүн байна. За тэгээд ямар ч байсан Osaka Castle үзье. Тэгээд одоо цаг 6 өнгөрч байгаа. За энэ хаваар бол хүмүүс бол баг алга байна. За тэгээ гоё сайхан сэлүүхэн байна. Тэ. За тэгээд төлөвлөгөө гэх юм бол би өнөөдөр ерөнхийдөө Осакад байна. За тэгээд Осакад бол өнөөдөртөө бүтэн одоо байж байгаад ерөнхийдөө юу яах юм? Осакад нэг хон өнөөдөртөө энэ ч нэг хончоод за тэгээд ерөнхийдөө маргааш өглөө шууд одоо Кёто ч энэчнээс бас ойрхон. Тэгэхээр маргааш өглөө шууд Кёто руу гарч очиод маргааш өдөржин Кёто үзээд Кётод үзэж харах юу вэ? Гол гэсэн хэсэг
одоо юмнуудыг үзээд за тэгээд маргааш оройноо буцаад өнөөдөр ирсэн шиг оройноо шөнийн автобусанд суугаад буцаад Токио руу явна. За тэгэж ирсэн байгаа. За тэгээ ерөнхийдөө маш цомхон 2 өдөр 1 шөнийн аялал наашаа Осака Кёто руу хийж байна. За тэгээд энэ бичлэгээр маань одоо энэ 2 өдөр 1 шөнийн Осака Кёто үзэх аялал маань эхэлж байна. Тэгээд сэтгэл бол гоё байна. Яг арай л би тэгтээ хожимдоод ер нь сүүлд бас наашаа Осака Кёто руу ирчүүдээ гэж бодож байна. Тэгээд уул бол арай эртмэрт гараад тий. Одоо эртч гэж байхдаа би одоо Токиод бол тэгтээ хийцгүй бас нэлээд удаж байгаа байхгүй. Тэрнээс ерөнхийдөө наашаа ирээ ядаж нэг н Осака Кётогоор за болио гэхэд нэг багтаа гэхэд нэг 4 хоног тий 4-5 хоног 3-4 хоног ч юм уу бас байсан болол бас арай зүгээр исэн байж магадгүй. За яг хөө гэхдээ ерөнхийдөө яг нөхцөл байдал нь ингээд харчлаа. Тэгээ яг хоо 2 өдөр бол гайгүй юмнуудаа үзээс харж байгаа. Яг бас нэг юм гэхээр ганцаараа аялж байгаа болохоор ганцаараа наашаа ирж мэрж байгаа болохоор бас жоохон гонхтой байхгүй тий. Удаж мудах юм бол их гонхтой. За тэгээд маа найзууд бол мэдээж ажилтай байгаад байгаа. За тэгээд найзуудтайгаа ер нь бараад иж ирсэн ч бас ерөнхий нэлээ ганцаараа бисараагаад харж шүү. За тэгээд Осака Кётогийн Осака Castle-аас хэдүүлээ Осакагийн аяллаа эхлүүлцгээе guys. Let's go. За бүр тэнд одоо оройн харагдаж байна. Осака Castle яг зурган дээр би харсан чинь нэг тийм жижигхэн дүү юм шиг харагдсан чи яг үндэ энэ чинь ойртоод очих юм бол бас нэлээд том байж мэдхээр юм байна. Гараад гүсээр л энэ сая гүсэн энэ гар сая төр нам болон төрүүлэл гүгш болсон юм да. Тэр харагдчих байна. Ингээд явахаар байсан. Яг энэ Осака Castle руугаа бол орж чадахгүй байх. Гаднаас нь харах байх. Castle-аас нээгээгүй ханчин баг 9-10 мараас нээдэг байх шиг байсан. За тэгээд очиж хараад. За ийш юм шиг боллоо. Сүрхээ. Гоё харагч. За тэгээд Японд бол иймэрхүү ногоон байгууламжууд амар их заяа. Ногоон байгууламжууд айгүй их. Тэгээд ингээд айгүй гоё ингэ ногоон байгууламжтай ингээл их амар олон модтой байгаа шүү дээ. Тэгээд ингээд бодохоор айгүй сайлх агаар магаар нь айгүй гоё. Тэ? Ийм баймаар юм шиг. Гэтэ яг үнд үгүй. Ер нь манай Монгол шиг тийм агаартай улс ер нь маш ховор байдаг юм шиг ялцчгүй байгаа юм л да. Тэгээд энэ Японы иймэрхүү агаар бол ялцчгүй л арай л бөхчм. Одоо ингээ өглөө 6 моргоо болж байгаа. Тэгээ манай Монголд байсан бол айгүй гоё бас сэрүүхэн дөө. Гэхдээ агаар магаар маш гоё байдаг штэ. Энд бол нэг тийм ингээ амьсгалахад нэг тийм маш бөхчм тийм сонь ингээд агаар ингээд авч чадахгүй байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмж төрнө. Тэ. За тэгээд бас их сонирхолтой. За тэгээд нэг гүүр мөрөн дээр гарч явж байна. Иймэрхүү юмнууд бол байна. За миний ард одоо тэнд Osaka Castle харагдаж байна. Гарч явж байна. Ваа, бас хөөр харагдаж байна. Ингээ нэг бас хөөрхөн том 0.5-аар харагдвал ингэ харагдаж байна. За цаашаа нь урдаас нь харъя хэвэл. За урд нь гарч ирлээ. За тэгээд яг энэ дотгошоогоо бол ингээд ороо энэ менюгээр энчэнс ингээ ордог юм шиг байна л да. Гэтэ одоо цаг бол нэлээд байгаа болохоор. Дотгошоо орооч тэгээд дотор нь нэг музей үзүр энэ тэрэл охиолгод тий. Гэтэ энэ яг хөөрхөн харагдаж байна. Хөөрхөн. За энэ бол миний хүлээн зэ. Өчигдөр гэхдээ би Токиоос гарахдаа энэ зүгээр автобусанд идэ гэж бодсон чинь
Идээгөө тэгээ нэг устгаа сайхан нэ. Өглөө цаа Dank guys. Ингээл байж байна да. Тэгээ автобусанд тэгтээс унтаж чадаагүй ёо. Сэрүүлзээл амар тухгүй. Хамаагүй хөшөөлстэй. Айгууч. Энд нэг иймэрхүү одоо эрдэстэй те. Ингээд хүчил төрөгч бас илүү өндөртэй иймэрхүү ус мосоо сайн ууж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол байнгын энд бол шингэнэ алдчихж байгаа. Яг энэ Токио Осака Castle чи нэг жоох юм мэдмээр ажичаад хөдөлцгөө дөө. За энд хүмүүс дуулж байна. Энэ нэг Япончууд бас заримдаа зарим ажлууд нөгөө ажил эхлэх өмнө одоо дуу модуулдаг гэдэг шүү дээ. Дуу ч юм уу өрөө ч юм. Тиймэрхүү юм л хийж байгаа шиг байна. Дуусна. Дуусчих гэлээ. Японы иймэрхүү юмнууд бас гоё сонирхолтой байна. Энэ одоо яг тэгтээ юу юм бэ? За тэнцэнэс юу харагдаж байна? Манай кастл маань. Манай. За тэгээд энэ одоо нэг дахиад одоо айгүй эрт 7 болж байна. Тэгээд бас жоох юмнууд үзэхэд өөр нэг парк орж үзье гэсэн бодолтой. Тэнд бас нэг айгүй хөөрхөн байшин байт юм байлаа. Энд ихтэй гоё дуулж шүү. Өнөөдөр бас нэг алдтай хөндлөгтэй. Энэ дотор нэг хүн ойрлоод байгаа юм шиг. Спорт юм уу? Самар мамар нэг юм зүгтэй юм байгаа юм байна. Йоо амар ойрлоо. За хэдүүлээ очиж хальт харъя. Үүдэр нь хараад болох нь харалт. За яг нэг самар мамар нэг юм. Багшгүй. Сүрхээ ойрлох юм аа. За тийм ангаж авч байна. Ямар гоё амар амгалан байна зүдаа. Эр хүний жаргал эзүүхээр амар амгалан гэж байгаа шүү дээ. Энэ авар бас нэг хөрх урамл өндөртэй. Энэ одоо нэг амар ногоон байгууламжтай ч гэсэн нэг одоо манайх шиг ингээд бас синк хэдл урамл одоо шарилж марилж өндөртэй ш. Тиймэрхүү юм өндөртөггүй. Бас яг үндэ ингээ бас ингээд гоё шарилжны өндөр мөнд авч авчих гоё байхгүй те. Ингээл ногоон байгууламж иймэрхүү ингээ гоё мод өвс урамлтай газар яваал. Тэг юу ч өндөртөггүй бол сайн тэнэг үстэй. Бас нэг тиймэрхүү талтай шүү надтай. Ингээд метронд ингээд Google Map дээр очих байгаа газар руугаа тавьчаа тэгээд нөгөө нэг метронд амжих гэж байсан. Жох яаралтай маягтай маа. За ямар ч байсан юм. Метронд ирэх ирсэн байна. Нэг юм сонирхолтой юм байна. Энэ Осакад болохоор ингээ баруун талаараа зогсдог юм байна. Лифтэн дээр. Урсгчдэн дээр. Токиод бол одоо энэ зүүн талд нь зогсоод баруун талаар нь ингээ хүмүүс явдаг байхгүй. Энэ дээр болохоор эсрэгээрээ байх Осакад. Ямар ч сонин те. Энэ цэцэрлэг төрөлнгээ орно яваад байгаа юм аа. Шатар өсч жоод энэ хажуу талын энийг ойлгодгүй би. Яг юу вэ? Юу ч биш юм уу? Ямар амар Японы алдсан бэ гэж одоо ёо. Энэ нэг юм том иргэдэг сенстэй нэг барилга шиг маа нэ. Ойлгохтой биш. Нэг юм үдчих гэсэн чинь хонгоч ч юм уу? Хаацсан байх шиг л байх юм да. Хонгоцноо тэр. Вау, энэ юм гоё мэний унаа шаачлаа.
Нуунаа авчвал аяга гоё л. Яг энэ нэг юм янз бүрийн тариалангийн талбайтай л гэх юм. Тийм л газар юм шиг. Зэн энэ. Энэ тэр барилгыг очиж үзэх гэдсэн юм. Яг сая буцъя гэж бодож байсан чи хайрын хөөрхөн онгоцлоо. Яг юун дээр мап дээр бол 9 сонгоно гэсэн мэт. Хөөрхөн онгоцлоо шүү. Энийг авчиж. За энд бол нэг битүү тариалангийн талбай байна. Гоё юм байна. Энэ одоо яг энэ одоо тэгтээ нэг тандэл навч байгаа даа. Юуны навч вэ? Нэг уран бол төмс хүмүүс арай шүү дээ. Энд бас хөөрхөн юм байна. Өртөд очие. Хөөрхөн газар байна уу? Хөөрхөн газар байна. Энэ бас хөөрхөн л. Тэгтээ энэ эрэг хизээ эргэж мэрэгдэг юм л. Энэ эргэж ажилтдаг л хэлбэт. Тэ? Ерөнхий юу юм бэ? Цэцэгт хүрээлэн гэх юм уу? Цэцэрлэгт хүрээлэн биш, цэцэгт хүрээлэн. Шиг байна. Янз бүрийн гоё цэцгнүүд байна. Инзалан сарнаа шүү дээ. Ямар гоё. Зас сарнаа. Цэцгэн амьдч байна. Усан сайн уух хэрэгтэй. Усан сайн уух хэрэгтэй. Fuck улаасчлаа. Яа за халах нэ. Айгаа халах нэ надад. Зя одоо нэг ийм бартай аслан ч юм уу тийм хөшөө үзгээ явж байгаа. Заавал үзэх ёстой гинлээ. Одоо цаг хэд болоод байгаа юм бэ? 9:30 болж байна. Бууснаас хойш 3 цаг өнгөрсөн байна. Одоо явчих да. Энэ сүрхий хот байлээ шүү. За миний нэг буудалж байгаа буудал бол яах вэ? Нэг хөрхэн жижигхэн юм байгаа. Одоо хэдүүлээ нэг юм үзчихээ. За тэгээ жоохон байж юм мэдчихээд нэг. Тэгээ угаасаа гэхдээ миний байршиж байгаа буудлын тэнд угаасаа айгу. Йоо. Гой юмнууд зөндөө байдаг юм шиг. За тэнд хүмүүс ингэ зүгээр сууж идэв юм байна. За ирсэн бол та. Вавинерта машин. Энэ юм байна штэ. Ийм л юм байна. Тэгэл болоо маань. Яг ийшээ ирж үзэх хэрэгтэй л гэдэг. Энд тэ гоё харагдчих. Гоё харагдчих. За тэгээд энэ хаваар юм. Энэ л яг сум юм шиг. Шашны дэхтэй холбоотой зөндөө байх юм. За энэ тэгээд энэ модон дээр иймэрхүү модон дээр ингээд юм хум бичээд үлдээчт юм байна. Энэ дэхтэй бас гоё юм. Модын хаанаас авдаг юм бол энэ минь дэхтэй айгүй гоё зурагтай юм шүү дээ. Ардаа үгүй юм зурагтай юм болоо. Энэ нэг юм өндрөө үздэг юм байхаар би ингээ өндрөө үзлээ шүү. Одоо ингээ яг ингэж байгаа юм толгойн дээр. Яг энэ ч байна гэсэн үг.
80 дээр биш guys. Манай ч өндөр 80 шүү. За ингээд хэллээ ш. Хэдүүлээ миний өндрийг мэдэж авлаа ш. Энэ бас нэг ямархуу янз бүр юм яадаг юм баха. Энэ сэвүүр дэвүүр ингээд болгочтой. Бас юм бичээд ингээ үлдээчихсэн байл та яа. Автобус ундаж чадаг болохоор одоо бас тэгт жоохон шамрах гэдэг юм аа. Японы ер нь анигээрээ бүгдээрээ л гоё. Йоо яг шат гэтлээ хэвээ. Шатж өглөө. Ямар хатсан байна. Одоо ингээд өдөр болоод ихээр бүр үх юм аа. Зэлээ Осака Шинсекай маркет. Ийш орж үзцгээе. Яа яг халууд ч өгөхнээ fuck. Тэс оч малгай үзээд лээ. Ийш орж малгай үзээ. Аваашаа хоогшох. Энд ихтэй гоё юм байна шүү. Japan Robin гэдэг нь тэгтээ 2-3 75 мянга. Энэ нь нэлээ. Энэ нь Japan. Эдгээр тэгтээ яг давгуул малгана дээ шүү. Эдгээр юм хөөр. Иймэрхүү сүмнэр аваа явчихлаа. Яг авч явах гэж ядаргаатай л юм л да. Тэгээ Японы нөгөө Азийн бэлэгдэл муу байна. Энэ юм аа. Энэ махан дуусах шал хөгийн харагдаж байна. Нэг юм зүгсэн. Йоо, энэ зогсоод юм. Ийш орж үзэх хэдүүлээ. Тэгээ энэ тавар нь бас орой морь гэрэл асаад хөөрхөн болт гэсэн юм байна. Одоо л тэгтээ яхаа бас хөөрхөн. Hitachi гэнэ. Энэ тавар байна. Зарим юмуд нэгдэг байгаа юм байна. Энэ зарим Японууд бас Японоо алдсан юмуд байх юм аа. Яагаад ирт нэхгүй байгаа дэр. Ямар давсаа. Тэр нараа ингээд ташраар нэгийг. За сайн харалцсан. Тавар чи доороос доор нь ордсон. Ийшээ бас гарч мартгал юм шиг байна л да. Энэ минь одоо яг юу юм бэ? Ойлгохгүй маа чи. Бомзын бэнсай. Йоо, ямар гоё сэрүүхэн байна ёо. Market guys, market. Let's see юу байна хари. Япон хэл мэдхгүй, Япон юм уншиж чадахгүй болохоор бас нэг их сонд. Do not touch гэсэн чинь бүр битүү хөгийн болсон юм шүү дээ. Тэр юмнууд нь ойлгох болохоор ядаргаатай. Вау, машин дэвштэй guys. Вау. 594 yen. Zaza pocket. Zaza. Zaza гэнэ надтай. Энэ одоо байшин барилгынх нь гаднах юм одоо юу нэ заслууд нь сүрх юм. Энэ мэнэ. За явжгаад нэг юм Tennoji Zoo парк гэдэг амтны үрэлэнд энэ яваад ирлээ. Нэг 500 yen гинэ. 10,000 төгрөг байсан юм. Энийг нэг үз чи даа гэд явж гэн. Wow guys, шууд на flamingo. Моно flamingo.
гой шоу байдаг. Жаа сон дугуйлт гэх юм байна. Гэхдээ хөөрхөн л. Beautiful, huh? Ондод юм харагдав. Тина гэдэг нэртэй юм байна уу? She was born in Mexico. Her cheeks are pink. Yo, damn. Guys. Damn. Юу нь яат? Юу нь баг болсон шүү. Юу юм бэ? Яа гэдэг юм. Монгоос. Дуар монгоос. Оо ваа. За юу байна? Тэхвэн тэр юу байна? Тэр бүр цаана анааш байгаа шүү. Тэр анааш. Энэ цуур чангаар халаацаад өгч байгаа шүү дээ. Тэр тоо. Нөгөө анааш ч. Эдгээр нь хар халууныг яаж тесдэг вэ? Зүг байлаа. Анаш юмсан тонгоохтой ингээ уртлага хоёр хөл ингээ бүр алцаалгаж байгаа. Тонгооч ухаантай бас. Яа, энэ цай чонноо бүр. Халуучаад өгч юм шүү. Намтын ертөнцийн энэ бүр тураал моралд орсон ба штэ. Чон гэж харагдах юм. Намтны үрэлэнгийн гэхдээ намтад ер нь бас их зовдөг юм шиг байна. Яа, энэ минь одоо юу юм бэ? Хөршин шараа юм. Славарцаа. What the actual fuck is this, guys? Цаан төртлөх шүү. Амдан байна. За нэг юм идэх гэдэг ингээ явж байгаа. Вьетнам хоолны газар. Тааралтай. Тэгээ Вьетнамынхаа нөгөө beef pho санаад идмээр санагдаад тэгээ идэхгээ байж байна. За амар том форс. Тэгээ яг өндөр нүнсч шанаа үстэй. За сайхан фо идчихлээ, гоё байна. Одоо сайхан газ дондоо шахтлаа. Одоо нэг амар кола шахтал тэгэл жийлж штэ guys. Яа доороос ямар амар харагдсан юм бэ? Сахалгал уургаад угаасаа эвгүй дээ. Би нэг эвгүйс ташгил болоод юм аа. Би нэг хүмүүс дууддаг лээ. Ой нааш маш тиймэрхүү. За яах вэ? Хүнээ л. Угаасаа өчигдөр оройноос хойш автобусан суугаад тэгэл ингээл явсараа тогтохгүй царайд. Яг шимчээвч та. За яах вэ? Хүнээ л.
За hi guys. Mention буудалтаа орж жоохон нэг 2 цаг маг унтуу яав. Тэгээ унтаж жагаад сэргээд гоё гараад ирлээ. За ингээд хуус уцаас ирлээ. За одоо хэдүүлээ хамгийн Осакагийн хамгийн алдартай Дотомбори гэдэг нөгөө газар байгаа. Тэр газар руу хамтдаа очицгоё guys. Let's go. Let's fucking go. За ингээд энэ гудмаар явсаар байгаад ерөнхийдөө очих нэ. Энэ гудмаар явсаар очих нэ. За тэгээ янз бүрийн гоё одоо шопинг хийх юмнууд байна. Рибук байна. ABC байна. ABC нэтрэ янз бүрийн юм байна. За ABC орж хэлтарэ. Ёсыг бодлож. За ёо тэгтээ ямар амар их юм бэ? Юусэн та. Нэт хатсан танаа. За ингээд юу нэ? Юусэн Дуулчид одоо бас нэлээд байхаар юм байна. Гоё вайбтай юм шиг санагдаж байна шүү дээ. Одоо хүмүүстэй ч гэсэн. За нөгөө нэг алдартай нөгөө нэг хоёр гараад идчихсэн. Зурган хаана. За мен энд ирсэн надад. Está. За тэнгуут ийшээ харангуут ингээд баахан битүү юутай очиж байгаа юм байна. Молтой гэх юм уу? Йоо хүмүүс ихтэй амар их юм байна. Энэ хэсэг одоо тэгтээ яаж ингээд алдтаа болсон байх уу? Их сонирхолтой юм байна. За тэнцээ одоо зарим байхтай хүмүүс явдаг юм. Одоо ямар учраас алдтаа болсон юм бол энэ сайн юм байна шүү дээ. Тийм За шин сай баши сужи гэдэг гол байна юм. Тэр амгалцаа идэв. Юу вэ? What the fuck guys? Юу вэ надаа? Шоргоол юм хайш. Энд бомбор тоглож байна. Солонгоо хүн байна. За би ингээд явж байгаа. Би ингээд явж байгаа. Тэгээд яг энэ авийн юмнууд болохоор ойлгохгүй байна яг юм да. Одоо тэг яг юуг нь гэж хайшаа нот. Ерөнхийдөө худалдаа найл хэсэг гэх юм уу? Тэгээ хоолон кафе байна. Янз бүрийн юм байна. За тэгээд хэдүүлээ ганц хоёр газар руу ороод үзье гэхээр одоо хайшаа орж үзэх хэрэгтэй юм байна. Тэгтгүй юм. Хүмүүс амар их юм байна гэхдээ яг үнэндээ. Хүмүүс амар их байна. Эн атмос орж үзье. Атмост одоо уулнаас атмос их шинээр Crocs-тэй нийлээд яг Nika Joyboy-ын тэм юу Crocs уулнаад гарсан гэж байгаа та сая хэд хоног юм. Тэгээд тиймэрхүү Crocs байгаа юм болов.
байхгүй болоо. Хоёр давхар бас юм байгаа юм байна. Энэ фракшн дээр энэ гарч уу. Энэ хайрлах. Тэгшийн сарвчтай малгаанаас зүгээр ингийн өөрийнхөө сарвчтай малгаан. Мэрэг юм даа. Нэг ийм малгаан. Ингэж харагдсан. Энэ доогоорын ногоонтой. Энэ болохоор 5500 гэдэг чинь 100,000 төгрөг юм уу? Тэр харьцаа юм байна. Энэ гэхдээ айгүй гоё хэлцтэй гоё малгай шиг харагдсан да. Яг ээлээ нэг иймэрхүү яг цэнхэр цагаантай загварууд болдог уусаа гоё харагддаг. Тэ? Энэ бас юм гоё харагдж байна. Энэ бас юм. Алинт зүгээр юм дээ. Энэ гэхдээ бас энэ бол бас давгүй шийдэх байна. Нэг иймэрхүү малгайтай бас болчмоор санагдаад байгаа маа ялцчихв. Энэ бол бас хөөрхөн л харагддаг. Хөөрхөн л дээ. Араас бас яаж харагдаж байгаа юм бэ? Араас нэг ингэж харагдаж байгаа шүү байна. Тэнцвэрийн гайхамшиг байна. Ай. Алхалтай. Энэ нэг дуу тавьчих юм байна юм шиг. Энэ ямар гоё харагддаг вэ тэр. Гоё харагдаж шүү дээ. За guys авсаач. Энэ малгай авчлаа. Зогж байна уу? Гэрэл нь асчээ. Түрүү ирэхэд нөгөө нэг гэрэл нь асаагүй байгаад байсан чинь чи одоо гэрэл нь асчихсан. Энгүүт арай бас гоё харагдаж шүү дээ. Тэгсэн чинь энэ нэг гараа үлдээд байгаа юм. Бандаж нь гарч. Yo guys. Энийг сая хэсэг л хүлээлээ. Вау. Oh, what the fuck? Yo, тата. Wow. Сайн хөлстэй гоё яла. Wow, guys, Mandin Shajwan. Энэ гэрнгээ гараад байна. Ата. Кой. That's when I'm in the paper, deep and so shook. They don't know if I'ma put up a slow hook or dish for no look. They try to run with them, no, cause I send it back at you. Then give you the finger like a tumble. Shorty over the summer, you had a boost. This is slang, get used to the business. See, my game consists of a whole lot of moves. Маш олон стрит фуднууд. Гэхдээ яг хөө стрит фуднууд нь яг нэг янз юм. Дандаа 70. Одоо загас 8-аач энэ тэрэ тэ. Тийм хүмүүс байгаад байгаа. Тэгээд 70 бас хоолн тийм тустай биш. Яг хөө энэ аваас
такаяки айгу их байгаад байгаа. Одоо энэ нэдж байгаа. Би ч болохоор нөгөө нэг такаяки яг Японд ирээ Токиод байхдаа анх тэр нөгөө нэг 10 yen cheesecake-тэй хамт аваад идсэн чинь надад л үнэхээр таалагддаг бай. Тэгээд такаяки бол миний идэх зүйл биш юм шиг байна. За тэгээд энэ хаваар бол Дотомбори гэдэг энэ газар нь бол street food, shopping тэгээ ерөнхийдөө яг тийм маш олон activity тэгээд аюу гой ингээд гэрэлтэй хүмүүс айгүй их ингэж явдаг. Одоо жуулчдын төвлөрсөн тийм их хүмүүс болсон байгаа юм л да. Тэгээд за энэ жимс байна. Тэгээд яг энэ хэсэг нь бол одоо ерөнхийдөө би яг юм street food хэсгээр нь явж байна. Брэндүүд л иймэрхүү гал барилгуудыг л хийн хэвтэй. Гэхдээ гадаад ерөнхийдөө юу яадаг вэ? Амар том брэндүүд ер нь ингээд байлж байгаа одоо юугаа гэх юм бэ? Дэлгүүрүүдээ ингээд гаднах заслаа бол бас сүрхий хийж байгаамаа. Одоо ингээд нөгөө үйлчлэгээнүүд нь зогссон гот энэ тийм ингээд юм үзүүлбэр хүмүүс гараад ирэх юм байна. За нэг рамены газар орж ирээ. Нэг юм идчихээ бараг харихгүй да. Яг Японд нэг юм уламжлалт яг зөвөр уурлаа суугаад байгаа рамены газар үүдээ штэ. Яг тиймэрхүү газар орж ирээд байж байна. 자, 일단 뭐 За танарт энэ нэг Осакад ганцхан шин байрлах буудлаа харуулъя. Ер нь нэг амар. Отгоо зүгээр ирж угаасаа унтахал болохоор за шууд ингээд лифтнээс 400 € гэсэн юм шүү дээ. За ингээд код хийгээд орлоо. Гирлээс л яа юм. Мангар цомхон ч ингээд яагаад хоёр ортой байгаа вэ гэхээр би энийг айгүй нарийнхан бахаа гэж бодсон ч үгүй бас давгүй. Тэгээ нийлүүлээд ингээд би ч ер нь бас их таруулцаж унтдаг. За ингээл болоо. Маш хөөрхөн хаст. За би бодолд орж ирсэн нэт та. Let's fucking go шин малгай яа.